залуучуудтай шинээр бизнес эхэлж байгаа залуучуудтай ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд бидний ажиллаж исэн ерөнхий арга зүй болохоор шууд манай нөгөө стартапын байдаг шүү дээ. Зарим нь очижсэн багтай стартапын үйл ажиллагаанд тэрэн шиг шууд ингээ нээлттэй болохгүйгээр яг нэг уламжлалт аргаар бид нэр эхэлж исэн. Яагаад тэгэхээр нийгмийн бас нэг шууд хүлээж авах ойлголт арай бэлэн биш байсан. Тийм учраас бид нар яг л уламжлалт арга гэдэг нь юу вэ гэхээр их сургуульд нэг хичээл ордог доо. Яг тэрэн шиг танхимын нэг хичээл тэгээд яг уулзаж ярилцаал нөгөө хүмүүсийг нээх. Тэгээ яваандаа нөгөө хүмүүсийг задлахын тулд яасан бэхээр за стартап викенд руу яваад за ийшээ очиж байгаа тэнцээ очиж уулз гэдэг. Тиймэрхүү байдлаар тэгээд тэнцээ очоод эхлээд жоохон ойлголттой болоод дараа нь задрах одоо тийм арга зүг барьж эхэлсэн. Тэгээ тийм болохоор хүмүүс залуучууд их таалагдсан. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо маш олон залуучууд ер нь сургалтч хэрэгтэй, онолч хэрэгтэй юм байна, практикч хэрэгтэй юм гээд аль талыг нь одоо сонирхоод ингээд зэрэг явдаг байгаа. Тэгээ манай хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага маань сар болгон яг энэ залуучуудад зориулаад бизнесийн сургалт явуулдаг. Тэрэнд бол бизнес загвараа яаж гаргах вэ? Бизнес төлөвлөгөөгөө яаж бичих вэ? Тэгээд ер нь бол хоёр хуваагаад байгаа манай хөтөлбөр Pre-start, startup гэж хоёр хувааж байгаа. Яагаад pre-start гэж ихээр яг эхлэхийн өмнө өөрийгөө яаж бэлдэх вэ? Startup гэхээр яг одоо нөгөө гараан дээр зогсоод яг гүүхэд бэлэн болоход яах вэ гэдэг. Тэгээд яагаад бид нар ингэж хоёр хуваасан бэ гэхээр өнгөрсөн жил хүртэл бид нар зөвхөн startup training буюу зүгээр л одоо бүгдийн нийтээр нь яг одоо зарим сургалтын төв шигээр адилхан явуулж байгаад өнгөрсөн жил 11 сард би Нью-Йоркийн марафонд оролцох боломж олцсон юм. Тэгээ очиод Нью-Йоркийн марафонд оролцохгүй юу? Яг оролцохоос өмнө би бол 6 сарын өмнөөс эхлээд гүйж эхэлж байгаа. Өөр нөгөө pre-start гэдэг чинь болж байгаа байхгүй юу? Тэр гүйлт одоо нөгөө 42 км дуусгахын тулд би өөрийгөө бэлдэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд өөр газар Улаанбаатарт биш. Тэгээд хүмүүсээс нөгөө Нью-Йоркийн марафонд өмнө оролцож байсан хүмүүсээс сонсохоор 7 гүүр гарна, салхитай бол тэгнэ, ингэнэ гэл хүн болгон янз янз юм ярьж байгаа. Зарим нь болохоор их амархан юм шиг, зарим нь болохоор их хэцүү юм шиг. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр би амархныг сонсоод яах вэ? Тэгээ энэ шиг амархан юм байхгүй бол очиод тэгэл бэлтгэхгүй байж байгаа очиод гүйчихэл юм байна шүү дээ. Тэгээд яаж игээл нэг өдөр гүйчдэг юм байна гэдэг. Тэгснэ хэцүү юм яриад эхлэнгүүд би яах вэ? Шантраг үлдээ. Мэдээж гүйх гээд бүр ингээд тикет бүх юм авцсан байгаа юм чаа. Тий бэлтгэл хийж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэхээр за яах вэ гэд орхисон ч гэсэн дотроо яах вэ? Бас л шаналтай байна. Ямар хэцүү юм бэ гэж бодсон ч гэсэн бас л бэлтгэл хийнэ гэсэн үг. Тэгээ эцээст явж хоёуланд нь л ахаал бэлтгэл хийх дээр л тулж байгаа. Тэгэхээр өөрийгөө бэлтгэхийн тулд яг pre-start болохын тулд өөрийгөө маш сайн бэлтгэх ёстой. Тэгээ яг юун дээр нь яаж бэлтгэх вэ гэдгээ харин төлөвлөгөө гаргаж бэлтгэх ёстой юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгээд бид нар тэр Нью-Йоркийн марафонд оролцохын өмнө 6 сарын өмнөөс эхлээд хэдэн километр яаж гүйх үү, хинтээ яаж гүйх үү, хэнийг дагаж гүйх үү, ямар цаг агаар үед гүйх үү, хэдэн цагийн үед гүйх үү, бүх юмд ингээд цаанаасаа төлөвлөгөөтэй болж гисэн. Тэр төлөвлөгөө би хинээс авсан бай. Та нар юу гэж бодож байна? Би өөрөө зохиочих уу? Тийм дуршлагтай хүмүүс нөгөө дасгалжуулагч эсвэл гүйлтийн маструуд дээрэс нь интернет дээр маш олон тийм марафонд оролцох зориулсан юу байдаг шүү дээ нөгөө хөтөлбөрүүд байдаг шүү. Тэрийг чинь давхар ингээ хараад хянаал. Тэгэхээр яг хөө pre-start-ийн үед буюу одоо бизнесээ та бүхэн гарааны бизнес эхлэхийн өмнө яах вэ гэвэл янз бүрийн яах нь мэдээллийн их сурвалжуудыг бүгдийг яах вэ? Судалж эхлэх хэрэгтэй болчихж байгаа. Ганцхан эмчээ ирээл нэг сард нэг удаа яриад нэг пич өчөөл яваад өччих биш. Ерөөсө байнгын бэлтгэл хийнэ гэсэн үг болчихж байгаа. За тэгээд яасан гэхээр Нью-Йоркт очлоо. За яг өмнөх шөнө болж байгаа. Одоо маргааш өглөө гүйлттэй гэдэг. Тэгэхэд одоо эргэн тойрон байгаа бүх хүмүүс ингээд хамт очсон монгол залуучууд байна. Өөр орны хүмүүс байна. Бүгд юм нэг сэтгэл нь ингээд хөдөлчихөж байгаа хөө нөгөө excited гэдэг чинь англи дээр. Тэгэл зарим нь ерөөсө гүүхээ боллоо гэж бүр шийдвэр нэг хитгэн цагийн өмнө тэгээд шийдвэр гарч байгаа. Ерөөсө боллоо гэл. Тэгээд яагаа болчихж байгаа. Гингүүтэл уг нь бол бэлтгэл хийсэн гэдэг. Тэнд яагаад тэр хүмүүс зарим хүмүүс тэр боллоо гэж хэлээд байна. Ерөөсө гүүхээ боллоо гэдэг шийдвэр. Ерөөсө би ерөөсөө л боллоо гэж шал тийм ирчлээ гэдэг. Харин тий бас нэг хүчин зүйлс. Яасан бэ гэхээр Улаанбаатарт ч юм уу те өөрийнхөө оронд ингээ гүүгээд нэг аятайхан цэцэрлэг түрээлэн ингээл гүүгээдсэн чинь яг ингээл Нью-Йоркт очиод хүл тавиал за яг энэ замаар ингээ гүн шүү гэж нөгөөдгийг харсан чинь гинт юу вэ энэ чинь гээл те эсвэл ингээл том гүүр далай дайгуур одоо юу гэдэг хороол дундуур гүн ч гэдэг юм уу замыг харсан чинь чулуутай ч гэдэг юм уу одоо энэ чинь гүйлтийн зам дээр гүйдэг бол тэнцэнэ отсон зүгээр л гудамжаар гүөх гэж байгаа шүү дээ. Тэгэл гэдэг ч юм уу өөр юу яж болох вэ? Өөртөө итгэхгүй байдал тийм өөртөө итгэхгүй байдал гарч ирж байгаа. Тэгээд
42 км гүн шүү гээл те одоо юу гэдэг юм. За 4 цаг гүн гээл одоо Монголд гүйж байхдаа 4 цаг гүйжсэн байж бол. Чинь яг Нью-Йоркт ирсэн чинь юу вэ? Би 4 цаг гүйх мөн биш шүү гэдэг өөртөө итгэхгүй байдал хүртэл зарим хүмүүсээс яг бий болж ирсэн. Бас нэг асуудал одоо өөр юу вэ гэхээр цэвэр өөрөөс шалтгааллах нэг зүйл. Одоо жишээлбэл Улаанбаатар Нью-Йорк хоёрын хооронд хэдэн цагийн зур ойролцоогоор 12 цагийн бараг 12 цагийн зур болчихж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр яг Улаанбаатарт унтчих үедээ тэнцээ бүтэн өдөр зүгээр яаж авах вэ? Гүйж явах хэрэгтэй болох нь шүү дээ. Тэрнээс эхэлж байна. Өөр чи яах вэ? Тэнд энэ ч сайхан хоол ундаа идээд гэртээ ээжсэн бол тэнд очисон чинь буудлын хоол идээл те дөргөн хоол иддэг ч юм уу. Тэгэл зарим нь ерөөсөө нөгөө гүйх учраас хамаагүй хоол идэж болохгүйгээл бүтэн нөгөө онгоц монгосон доохт ерөөсөө хоол идээг батцсан. Тэгэл ядраал сонин болоод цонхын хоол эвгүй болоод гих мэтэр ингээл тэгэхээр яг гараан дээр очихын өмнө бол зарим хүмүүс ингээд шантраад эхэлдэг. Ерөөсөө юу болох вэ? Яах вэ хүүгээд. Та бүхэн ч гэсэн тийм тохиолдол үүсэхгүй. Яг ингээд энэ ажлаа ингээд эхлүүлэх гэж байгаа. Битгий шантраарай. Эцэст нь юу гэж бодсон бэхээр би нэг зүйлийг бодсон. Юу ч болсон хамаагүй би гүйх хэрэгтэй юм байна. Заавал дуусгах хэрэгтэй юм байна. Замдаа тал гүйж өрж онгоо болж болохгүй юм байна. Онгоо болох юм бол тэгээд тэр чинь ягаад бол бүх хүмүүсийн нэрс ингээд зуртаа гараад юугаар нь гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэнд онгоо болж болохгүй юм байна. Төсөл дуусгах хэрэгтэй юм байна. Тэгээ эцэст би энэ төлөө 6 сар гүйсэн. Гэл. Тэгээд эцэст нь гүйж дуусгасан. Гүүгээ дуусгаад нөгөө медаль зөвлөгдөг шүү дээ. Яг тэгэхэд хүнд ямар сэтгэл төрөх вэ? Яг тийм шүү дээ. Би хийчлээ шүү дээ. Чадсан шүү дээ гэх тээ. Чадсан шүү дээ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дараа нь би юу хийх вэ гэдэг шууд бодож эхэлт юм л. Тэгэл ер нь дуусгасан. Тэгээд дуусгасны ач дараа нь бол дараагийн алхам би юу хийх вэ? Дараа нь би юу хийхээр бодож эхэлж байгаа. Тэгэхээр хүнд бол гүүхийн өмнө дараа нь юу хийх вэ гэж бодож ирсэн. Гүүгээ дуусгаад амжилт гаргасны дараа юу хийх вэ гэд дараагийн алхамд юу хийх вэ гэж бодож сойрч шаал өөр зүрхт болоод эхэлт юм л. Тэгэхээр та бүхэн яах ёстой вэ гэвэл эхлүүл гараагаа эхлүүл тэгээд ямар нэгэн юмаа бий болго бий болгосны дараа бий болохоос өмнө бодож ирсэн төлөвлөгөө бий болгосны дараах төлөвлөгөө хоёр чинь өөр болохыг үүсэхгүй. Өөр болчлоо гэд хамраас өгч болохгүй. Бас л яах нь өмнөшгөө зүтгэл ах хэрэгтэй урагшаага. Тэгээ ер нь бол Монголд гарааны бизнесийн хөгжил бол одоо яг сүүлийн хугацаанд бол маш их эрчимтэй явагдаж байна. Тэгээд бид нар бол яг Монголд хэдэн гарааны бизнес байна, хэдэн тийм байна, ийм байна гэж үнэхээр хэлэхэд бол хэцүү байгаа. Яг бол тоо бүртгэл цөөхөн. Гэхдээ яг манай байгууллага буюу манай залуу бизнесийг дэмжих санаачлах хөтөлбөрт хамраж байгаа залуучуудыг хараад одоо хүүсийн харьцаг бол яг 50-50% байдаг. Эрэгтэй эмэгтэй. Гэхдээ сая манай нэг зочин бол хараад пичрүүд хийж гэж байгаа хүмүүс дотор болоо тий ингээл эмэгтэй эрэгтэй гэж холцсон байхад шүүгчд дотор нь ягаад эмэгтэй хүн байхгүй вэ гэл ингээл гайхчихсан. Тэгэхээр нь бас яг эмэгтэйчүүд удахгүй оролцох хаа шүүгчээр оролцоно гэдэг чинь үгс үгэл бас л эмэгтэйчүүдийг маань яг нөө гарааны бизнес ямар нэгэн дуршлагтай болоод дараа нь шүүгч болоо л гэсэн цаад утгыг бол хэлээд байгаа. Тэгэхээр энд байгаа бас эмэгтэй гарааны бизнесүүд маань идэвхтэй сан оролцоод ирээдүйд бас энэ чинь ингээд шүүгчлоод суугаасаа гэж хүсэж байна. Тэгээ манай хөтөлбөрийн яг оролцогчдын 50-50% байдаг. Яг эмэгтэй эрэгтэйгээрээ. Яг орон нутаг хот гэдгээс ингээ харах юм бол хотоос л их оролцоод байдаг. Орон нутгийнхан их зөөхөн байдаг. Тэгээ өнөөдөр Баян Улгийн аймгаас бас жилсэн аяамаа шугамар зарим зочд ирсэн байна. Тэгээ Баян Улгийн аймагт гэсэн яг энэ шиг юм хөтөлбөр эхлүүлээд тэнхийн залуучуудыг бас шин гой соргог бизнесийн санаа тий гарааны бизнесийн санаагаар яг иймэрхүү үйл ажиллагааг дэмжиж өгвөл бас юу болон санаанд гараад орон нутгийн хөгжилд бас хувь нэмэр оруулнаа гэж бодож байна. Тэгээ орон нутгтай холбоод нэг зүйл ярих болохоор орон нутгт яваад ажиллаж хахад хотын бизнес эрхлэгч муу хотын гарааны бизнес залуучуудтай тэд нар холбогдож хамт ажиллах сонирхолтой байдаг бас. Бас тэрийг бас манай хотод байгаа залуучууд бас бодох хэрэгтэй. Дарханд, Эрдэнэтэд, Булганд, Өмнө Говьт, Баян Улгийн одоо орондод ямар гарааны бизнесүүд бий болж байна бид нар тэднэртэй бас яаж хамтарч ажиллах болох вэ гэдэг. Зөвхөн одоо юу гэдэг хотын нөмийг л ерөнсөө битгий бодоол гэж бас хэлмээр байна. Орон нутаг бас манай та бүхний хувьд бол маш чухал нэг боломж шүү. Ямар нэг юм олж авах бас нэг боломж байгаа. За тэгээд манай энэ хөтөлбөр маань ингээд явж байгаа хооронд бол залуучуудад бол маш их олон асуудлууд тохиолдог. Хамгийн гол асуудал юу гэхээр хамгийн түрүүнд цаг хүчлэлтийн асуудал ярьдаг. Мөнгө хэрэгтэй. Гэхдээ гарааны бизнесүүдийн нэг онцлог юу гэхээр мөнгөгүй ч гэсэн та ямар нэгэн зүйлийг эхлүүлэх ёстой л гэж үздэг. Гол философи бол тэр. Тэрнээс одоо нөгөө бизнес эрхлэж байгаа хүмүүсийн зургатаар ярьдаг шүү дээ. Би нэг улсаас нэг 5 сая төгрөгийн зээл авчихсан юм аа. Тэгээ бизнесээ эхлүүлж чадахгүй байна гэж ярьдаг. Гарааны бизнесүүд хизээш тийм философиг баримталдаггүй юм.
Өөртөө байгаа юу л байна тэрийг л ашигла. Өөртөө байгаа одоо 10 төгрөгтэй ч өнөө эсвэл найзуудаараа нийлээд хэдэн төгрөгөө цуглуулж болно тэргээр тэ нэг одоо хэрэгтэй юм юу байдгийг. Тэрнээс биш хин нэгнийг хүлээгээд хин нэг над мөнгө өгөх болов хин нэг над санхүүжилт олох болов би эсвэл ийм гоё бизнес төлөвлөгөө бичээд тэрлүү яваад тэндээс ингээд хэдэн төгрөг олж ич гэх юм уу гарааны бизнес тийм зүйл байхгүй. Харин хамгийн гол зүйл юу гэхээр та яах ёстой вэ гарааны бизнесийн зорилго? Амжилтанд хүрэлтээ юу байх ёстой юм? Хөрөнгөш. Прототип гэдэг байна шүү дээ. Хийх гэж байгаа зүйл чинь загварч явж явах хэрэгтэй байхгүй та нарт. Одоо юу гэдэг гар утасны аппликейшн бол тэр аппликейшны загварыг хийцээ явж явах хэрэгтэй тий. Тийм хар зураг тийм юм ба тийм. Тэр ч чухал. Тэр чинь та нарт тэрийгэ барьж яваал яах нь. Одоо өнөөдөр та пич хийх гэж шүү дээ. Пич хийгээд тэгээд тэндээс яах нь. Хөрөнгө олсох нь уу? Найзтай болно уу? Багийнх нь нэг гишүүнийг олж авна уу? Эсвэл үгдээ ажиллах байртай болно уу? Ямар нэг юм олж авах байхгүй юу? Тэрнээс биш ганцхан санхүүжилт бол бүх зүйлийг бол шийдэхгүй. Санхүүжилт бол гарааны бизнесийн хувьд бол эхний гол асуудал бол огт биш. Манай нэг найз жишээлбэл одоо юу Вашингтон ДС-д ил захидлын бизнес хийдэг Монгол залуу байгаа. Тэр бас гарааны бизнес эхлүүлсэн. Ил захидлын бизнес гэхээр гайхаж байна уу? Открит ч цаас открит. Монгол зарагдах уу цаас открит үйлдвэрлэл яаж мэдчихэв? Ашиглахгүй гэдэг яаж мэдчихэв? Яг судалсан юм уу тэрийг нь? Тийм. Тэгэхээр өөрийнхөө мэдхгүй зүйлийг өөрийнхөө өмнөөс те чижээл өөр ашиглахгүй байгаа. Агтл чамаг тойрд сууж байгаа энэ хүмүүс ашиглах үүсэхгүй. Тэр залууч яг адилхан бодолтой байжгаад яасан бэ гэхээр нэг өдөр Крисмас болоод тэгээ ингээд айлуудаар явсан чинь ингээд бөөн ил захидлууд байсан баг. Гэхдээ тэр ил захидлуудын ихийнх нь жоохон уйтгартай. Уйтгартай гэдэг ойлгосон мэт те. Байдаг нэг байдаг шүү дээ. Тэгсэн чи яасан гэхээр тэр залуугийн толгоонд нэг юм орж ирсэн. 3D ил захидлыг хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд цаасыг яах нь 3D болгоод тэгээд шашны байгууллагуудад санал болгосон ба. Христийн байгууллагууд. За одоо удахгүй Христийн баярын дараа юу болдог вэ? Улаан өндөгний баяр болдог. Улаан өндөгний баяр зориулсан ийм 3D ил захидлыг танаас санал болгож байна. Зэн зарим шашны байгууллагууд маш сонирхсан байгаа тэрийг. Тэгээд тэр залуугийн бизнес эхэлсэн. 3D бас сонирхолтой сонсогдож байгаа байхгүй тэднэрт. Ямар юм байдгийг ингээд. Тэгээд би ч гэсэн гайхсан. Тэгсэн чинь компьютер ч юм уу юуныхаа хажууд ингээ үлгчдэг ч юм уу. Тэгээ нөгөөтг нь бас ингээ дэлгэгдээл нэг ном байдаг шүү дээ. Хүүхдийн үлгэрийн ном ингээ дэлгэг зурган гараад ирдэг. Тэр шиг ил захидлыг тийм л болгоцсон ба. Гэтэл тэр залуу яасан бэхээр тэр гарааны бизнесээ эхлүүлээд одоо зорилго нь юу гэхээр Америкийн ил захидлын бизнес одоо зах зээл дээр яаж 1% хүргээд дараа нь яах вэ? Тэр залуу бол карьераа тэр ил захидлын бизнес тэр насан туршдаа тэр ил захидлын бизнесээр тэр залуу ажиллах ямар сонирхол байхгүй. 1% хүргээд яах гэж байгаа вэ гэхээр Америкийн хамгийн том ил захидлын компаниуд ямар компаниуд байдаг вүлээ? Бид нар интернет ухаа зөндөөл байдаг шүү дээ. Greeting 123.com өөрч юу байдаг вүлээ? Hallmark Zarkel одоо нэг хүмүүс хоорондоо биеинд явуулаад тэр зах зээл рүү яах вэ? Өөрийнх нь олсон 1% мань нөхөр 2.3 сая доллар шууд заарна гэсэн тийм төлөвлөгөөтэй байна. Тэндээс юу босгож ирэх гэж байгаа гэхээр жинхэнэ өөрийнх нь бизнес санаа өөртөө явж байгаа байхгүй энэ дотор. Тэр мөнгөө энэ гарааныхан бизнесээс гаргаж аваад хөрөнгө оруулалтаа тэндээсээ яах вэ? Өөрөө хийх тийм сонирхолтой байна. Тэгэхээр яах вэ гэхээр яг одоо хийх гэж байгаа бизнес чинь таныг аврах ганцхан бизнес биш болчихж байгаа. Яг одоо хийх гэж байгаа бизнес чинь зүгээр таны цаашдын гарааны олон гарааны бизнес та бүхэн хийн. Тэрний зүгээр яах нь ихний суурь л болж өгөх юм. Тэндээс та нар мөнгө олж болно, олохгүй ч болно, эрсдэл үүрч, унж болно, дампуурч болно, яач болно. Энэ бол ганцхан насан туршиж ганцхан шиг бизнесийн санааж байгаа биш юм аа л гэж. Тэгэхээр гарааны бизнес хийн гэдэг бол яах нь нэг 6 нэрийн дэлгүүр нээчээд тэрийг яах нь насан туршдаа тэр 6 нэрийн дэлгүүрээ манаас суух ажил байна уу? Мөн үү? Биш болчиход байгааз өөрчлөгдөн, шинжлэгдэн, хувирн янз янз болно. Гэхдээ хамгийн гол нь тэр бизнесээ яах вэ? Одоо насанд хүрсэн гэж хүнээр яриул насанд хөрөнгөт нь хөр насанд хүргээд аятайхан болонгот нь зардаг ч юм уу яадаг ч юм тий хувиа тодорхой хэмжээг нь өөртөө үлдээгээд бусад хувиа бас авч авах чадвартай хүнд нь өгөөд тэгээ яах нь дараагийн өөрийнх нь жинхэнэ хүсэж байгаа ажлуудаа бас хүсэж байгаа бизнесүүдээ хийгээл яваад байна гэсэн үг. Магадгүй ингэж явсаар байтал хэдэн жилийн дараа та 100 бизнест хөрөнгө оруулсан 100 бизнесийн санаа гаргасан ч байгаа үүсэхгүй. Тэгэхээр яах нь өнөөдөр бид нөгөө Стив Джобс юм уу ингээл янз бүрийн бусад одоо алдартай энтерпренеуруудын номыг уншаад байгаа шүү дээ. Та өөрөө ч гэсэн нэг өдөр тэд нартай адилхан яах нь өөрийнх нь туршлагаасаа хуваалцсан ном бичих цаг ирнэ л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр бүгдээрээ
гарааны бизнес гэхээр зөвхөн нэг энэ бизнесээ биш дараагийнхын бизнесийг давхар яах нь. Нөгөө дараагийн алхмаа давхар бодож явах хэрэгтэй юм байна гэдгийг л хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа. Миний хэлхийг хүссэн мессеж бол ерөөсөө л энэ. Тэгээд би одоо нэг зочноос урьмаар байна. Өнөөдөр манай залуу бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бол Англи улсаас болон Бразил улсаас 2 зочин ирсэн байгаа. Бид нар сурагч багшийн сургалтыг бас зохион байгуулж байгаа. Тэгээд Крис гэж залуу маань та бүхэнд өөрийнхөө одоо бас бодлоо бас хуваалцах гэж бодож байна. Орчуулагчтай гарч ирэх бах. За та бүхэнд арай мэнд хүргэе. За намайг Крис Маси гэдэг. Тэгээд би Улсын залуучуудын байгууллагад ажилладаг юм аа. Намайг энд үг хэлэх гэж одоо урьсанд та нарт маш их баярлалаа. За би одоо өөрийнхөө ажилладаг Youth Business International гэдэг байгууллагын талаар нэг товчхон танилцуулга өгье. Манай байгууллага нь болохоор олон улсын одоо хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын мэтчлийн байгууллагуудын нийт одоо тэднийг хамарсан тийм том байгууллага юм аа. Энэ network-ийн хүрээнд болохоор манай 42 оронд нийт 45 байгууллагыг хамарч байгаа юм аа. Эдгээр байгууллагууд маань одоо хойд тал Орос доош хамгийн доод зэгт нь болохоор Австралид байгаа юм аа. Канада, Америк, зүүн зүгтээ, баруун зүгт, Хонконг болон Монгол улс маань эдгээр улсад байгаа залуу бизнес эрхлэгчдийг болохоор тэднэрт сургалт үйлчилгээ үзүүлнэ. Мөн одоо санхүүжилтийг яаж хангаж авах вэ гэдэг тэр үйлчилгээ үзүүлнэ. Мөн дээрэс нь ментортой холбож өгөх бас юм үйлчилгээ үзүүлдэг байгаа. Сургалт нь бол бидээж залуу бизнес эрхлэгч маш чухал байдаг. Энэ болохоор бизнес одоо бизнесийн анхны мэдгэдэггүй болгож бизнес ер нь хэрхэн явагддаг вэ гэсэн талаар ойлголт өгд юм аа. За Батбашгийн хэлжсэнээр мэдээж санхүүжилт бас маш чухал. Яа хэрхэн санхүүжилт болох вэ? Ханаас санхүүжилт болох вэ гэдэг нь бас залуу бизнес эрхлэгчд маш чухал байдаг юм аа. Залуу бизнес эрхлэгчд маань өөрөөсөө илүү туршлагатай тийм бизнес эрхлэгч ч юм уу тэр бизнесийн мэдлэгтэй хүмүүстэй холбоо ярих нь маш их чухал байт юм аа. Миний ажил болохоор маш олон улсаар аялж энэ улсуудад байгаа залуу бизнес эрхлэгчтэй бүгднтэй уулзаж ярилцаж зөвлөгөө өгөх тийм ажилтай юм аа. Яг амжилттай бизнес эрхлэгчийн хүнийг одоо юу бүрдүүлдэг вэ гэсэн тийм асуулт асуудаг. Энэ асуултыг та нар өөртөөсөө бас асууж байсан л байх. За амжилттай бизнес эрхлэгчийг залуу амжилтанд хүргэж чаддаг вэ? Санаа оноо байна уу? Энэ бол яг миний хэлдэг, байнга хэлдэг нэг зүйлээс нэг юм аа. Маш олон хүмүүс одоо маш сайхан санаатай ч юм уу айлсгүй маш ухаантай байх хэрэгтэй гэж боддог. Миний бодлоор 3 хүчин зүйл байна л да. Нэг нь болохоор тууштай байдал. Бизнес эрхлэх бол ер нь амар ажил биш л те. Гэхдээ чамд ингээд тууштай байх тийм зан характер байвал тэр маш их хэрэг болно. Энэ тууштай байдал дээр нэмээд чамд юу хэрэгтэй гэхээр тэр хийж байгаа зүйлдээ тийм хайртай, сэтгэлтэй байх. Миний уулзж байсан ихэнх бизнес эрхлэгчдийн гол нөгөө нэг сэтгэлээ зориулдаг зүйл нь юу вэ гэхээр гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах, айлсгүй бол одоо орон нутгийн хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх ч юм уу. Тиймэрхүү юм сэтгэл зүрхээ зориулсан байдаг болохоор тэр нь маш их хүчин зүйл болж хүч чадд юм аа. За 3 дахь хамгийн чухал хүчин зүйл болохоор өөрийнхөө тийм нэтворкийг үүсгэх. Маш их олон хүмүүс бизнес эрхлэх гэдэг нь болохоор тийм ганцаарлагдмал тийм хэцүү зүйл гэж боддог. Хэрвээ та бизнес эрхэлж явах явцдаа ганцаарцын тийм сэтгэл төрж ивэл тэр таарахын тийм амжилтгүй байна гэсэн үг. Тэрний оронд бусад хүмүүстэй одоо би юм хийж байна, та туслаач өөр хүмүүстэй ингээ холбоо ярьж миний хийж байгаа юм дээр санаа оноо байвал нэмж над тусалаач хэлээч гэвэл тэр чинь харин маш их сайн зүйл болно. За ингээд хамтарч Карола энд өрий Бразилаас ирсэн. За өөрийнхөө бизнес эрхлэх талаар бид нартай хуваалцсанаа. За орой минь төргий та бүхэнд. За намайг Каролайн гэдэг. Би Бразилийн нийгмийн байгууллагад ажилладаг юм аа. Би энэ байгууллагад болохоор ажиллаад 10 жил болж байгаа. Тэгээ энэ явцдаа болохоор маш олон бизнес эрхлэгчтэй уулзсан. Би энэхүү ярих байгаа зүйлээ маш богинохон байлгая. Яагаад гэвэл пичэ бэлдээд сууж байгаа хүмүүст аягүй хэцүү байгаа хаа. Бразил улс бол ер нь аягүй тийм бизнес эрхийг гэх юм уу тиймэрхүү улс юм аа. Нийт хүн амын 3/1 нь тийм ямар нэгэн бизнесийн тийм үйл ажиллагаа бизнестэй холбоотой байд юм аа.
За энэ Бразилийн бизнес эрхлэгчдийг одоо марафон гүйжи гэж төсөөлвөл энэ хүү одоо марафон маш их олон сорилттой, маш их олон тийм хэцүү зүйлстэй тулгардаг тийм марафон юм а. Тэднэрт тулгардаг бэрхшээлүүд нь юу вэ гэхээр мэдлэг, мэдээ санхүү, бас их сурвалж гэх мэтийн зүйлсүүд болохоор бэрхшээлүүд болж байд юм а. Тэгэхээр яг энэ иймэрхүү нөхцөл Бразилийн бизнес эрхлэгчид юу хийдэг вэ гэхээр өөрсдөө байгаа тэр нөөцөө ашиглан мөн дээрээс нь мэддэг танилын одоо хүрээнийхээ хүмүүст байгаа нөөцийг ашиглаж энэ бэрхшээлүүдийг даван туулд юм а. Санхүүжилт бэлэн болохыг хүлээхийн оронд тэд нэр яадаг вэ гэхээр одооноос өөртөө байгаа зүйлсээ хэрэгжилж түрэн дээрээ тулгуурлан бизнесээ эхлэх тийм үйл явцыг одоо эхлүүлд юм а. Иймэрхүү бизнесийн хүмүүс байна л да, бизнес эрхлэгчид байна л да. Анх бизнесийн гараа эхлэж байхдаа зөвхөн $2 байсан. Тэгээд хэдэн жилийн дараа яасан бэ гэхээр өөрөөр одоо иймэрхүү хуралч юм иймэрхүү газар ихтгэл тавихад л зөвхөн $2,000 өртөгтэй баг ихтгэл тавьдаг. Тиймэрхүү болж чадсан байдаг. Тэгэхээр энэ чинээс юу суралцах вэ гэхээр та нар одоо яг өөрсдөө байгаа зүйлсээ ашиглан тэрийг ашиглаж цаашаа одоо бизнесийн гараа эхлүүл маш зүгээр байдаг шүү. Бас мөн бизнес эрхлэгчид манай Крисийн хэлснээр network өөрийнхөө network-ийг үүсгэнэ гэдэг бол үнэхээр маш их чухал шүү гэдгийг хаж хэлмээр байна. Чи өөрөө заавал ингэж бүх юм мэдэх шаардлагагүй. Харин чи юутай байх ёстой вэ гэхээр чи нэг найзтай тэр найз чи харин тэр зүйлсийг мэддэг байж магадгүй. Чи тийм найзтай байх хэрэгтэй шүү. За та бүхэн бүгдээр намжтай төсөё. Very good pitch. За ингээд питчтэй тэмцээнд өргөдөө ирсэн хүндэт зочдод баярлалаа. Ингээд шүүгчтэй өрөө шинжлэх ухааны парк мэдээллийн технологийн ерөнхий захирал буян үлзээ. Стартап Mongolia төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч С Бэлэгбаатар. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Баторших. За, Макролинк компани үүсгэн байгуулагч З Инхтүр. Инхтүр дараа. Ингээд питч тэмцээнийг эхлүүлэхээс өмнө дөрмийг танилцуулъя. Оролцож буй компани болон багууд маань өөрсдийн одоо санаагаа 2 минут буюу 120 секундэд багтаан танилцуулна. Шүүгчд маань ерөнхийдөө 2 минутад дуусахад бол мик хаагдана. Шүүгчд маань 3 минутанд асуулт хариулт асууж мөн 3 минутанд санал шүүмж одоо хэлж нэг багт 8 минут байна. Минутын питчийг сая 2 минутанд багтаачиж байгаа байхгүй. Энэ ерөөсөө болохгүй. Чи 2 минутын питч бол 2 минут яг зориулсан бэлтгэж ирэх хэрэгтэй. Чи сая өөрийгөө анзаарсан бол би мэдж байгаа тулдаа зарим нь ойлгосон байхгүй. Чи амар хурдан ярьсан. Одоо жишээлбэл яг эхлэхдээ бас нэг яг чам зориулаад хэлэхэд эхлэхдээ юу хэлэх гэж байгаагаа нэгээс 2 өгүүлбэрт гой багтааж хэлжээгээд өмнө нь зөндөө хэлжсэн те. Тэрийгэ багтааж хэлчихэд нэг амьсгаа авцаа. Чи яг өмнө бэлтгэсэн 3 минутын дээр яг бэлтгэсэн питчээ 2 минутанд аваад тавиад орохоор наад чи арай бас нэг хурдан яриатай болж байна. Сонсоод ингээд толгоонд процесс ихэд амар юу болчихж байгаа. За тэгэхээр 2 минутын питчэнд 2 минутын питч л бэлтэж ирэх хэрэгтэй байна. Питч дээр нэг холбоотой нэг юм хэлэхэд ер нь бол нөгөө одоо танай юм цахим сургалтын систем гэж хэлэнгүүт чинь чиний питч тавьсан питчний чинь баг минут 30 секундын бид нэр тэр үгийг хараад ерөөхдөө тодорхой хэмжээнд ойлгочихлаа бол ийм хэрэгтэй тэр сургууль багш хөөхөд оюутан эцэг их холбогдно ингэн тэгнэ. Угаасаа нэрийг хэлэл ойлгомжтой. Тэгэхээр чи үлдсэн цагаа жоохон өөр юм зарцуулах хэрэгтэй байсан шүү л гэж. Энэ саяны хийсэн питч бол ташаажгүй ойлгомжтой хурдан бүх юм санаагаа бол гаргачих чинь. Зөвхөн санааны хувьд бол яг хизээ гарсан санаа ингэдэг нь л жоохон энийг ахаад нэг гоё л болох хэрэгтэй юмсан санагдаад. Зөвхөн бизнес санааны хувьд бол зөвхөн питчийн хувьд бол зүгээр. Тэгээд бас дахиад яг асуухад питч яг зорилгоос яг юу исэн бэ гэдгийг бас би сайн ойлгосонгүй. Яг яах гээд тавиад дахиад хэрэглэгчээ олж авах гээд байгаа юм уу? Эсвэл одоо мөнгө хайгаад байгаа юм уу? Яг юу яах гэж л хийгээд байгаа юм бэ?
яг хамгийн сүүлд хэрэгтэй мэдээллийг бүр зүгээр чиний тайлбараас сонслоо л доо. Бусад кофе шопнууд 200-аас 300 төгрөгөнд аяга авдаг бол манайх 150 төгрөгөнд боломжтой. Уул нь хамгийн эхлээд энийгээ ярьсан бол тэрнээс яг ингээд тэрийгэ хэлэхгүй ярихаар чин зэрэг зөв хүмүүст нэг юм гоё сайхан сэтэл төрүүлж байгаа юм шиг болоод хүмүүс сонсоол өнгөрөөр ийм болчихж байгаа. Хамгийн гол нь сонсож байгаа хүн чинь чамд хөрөнгө оруулаад эргээд бүгдээрээ ашигаа хүртэх хэвээр. Яг тэр нь ерөөсөө байсангүй. За, шүүгчд маань маш удаан ярилцсаны үндсэн дээр дүнгээ гаргасан байна. За, Silicon House pitch-дэд одоо 5 дугаар сарын pitch-дэд энэ одоо гарч байгаа хаягаар орж бүртгүүлээд оролцох хүмүүс нь эхлээд одоо хүмүүс нь бүртгүүлж оролцоорой. За, 4 дугаар сарын ялагчийг тодруулж өгнө хэмээн мэдээллийн технологийн үндэсний паркийн ерөнхий захирал Буяулзыг урьж байна. За өдрийн сайн байцгаана уу намайг төргий. Тэгээд өнөөдрийн бүх бичд оролцсон бүх оролцогч нартай маш их баярлалаа. Тэгээд энэхүү арга хэмжээг одоо мэдээллийн технологийн үндэсний парк уучнаад одоо жижиг ухааны парк маань ингээд 3 дахь удаага зохион байгуулж байна. Ингээд сараас сард ерөнхийдөө маш гоё болж байна. Хүмүүс маш гоё хүрч байна. Тэгээд өмнөх удаад оролцсон оролцогч нар маань улам чангарч сайн орж ирж байна. Тэгээд энэ удаагийн бич дээр шүүгчнэр жоохон нэлээд маргалдлаа. Ялангуяа нэг 2 баг дээр тэгээ маргалдаж ерөнхийдөө дүнгээ гаргалаа. Тэгээ яварсан 1-р байранд яварсан бэнэжтэй. Тэгээд бид бас нэг ярьж байгаа бас нэг дахиж нэг хөвлбөр гаргалаа. Энэ нь юу гэхээр 2-р байранд бид нар яг эхний байдлаар оноо тэнцэж гарч ирсэн. Бас энэ цаашаа бас жоохон санаагаа өөрчлөөд явбал их ирээдүйдээ бизнес юм болоо. Тэгээд өнөөдрийн хуралдаанд өнөөдрийн уулзалтанд одоо оролцсон питчээрээ бас нэлээд гоё сонирхолтой байсан код скетчийг бас шалгаруулж байгаа шүү. Тэгээд код скетч залуучуудын хувьд бол жижиг ухааны паркийн зүгээс энэ манай дээдлийн технологийн гэрд 1 сарын байрлах тийм спейсийг бид нэр таад бэлэг өрж байгаа шүү. За та бүгдэнд баярлалаа.